За. Орхоо дарах. За, ороо. За. За сайн байна. За, сайн байна уу? За сайхан үлжиж байна. Сайхан үлдэж байна. Юу манай компани 2020 оноос эхлээд энэ танаа багийн нутаг дэвсгэр дээр нэг уул уурхайн чиглэл үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэгээ яг бас бид нэр албаны улсууд хоорондоо ярилцаад нийгмийн хариуцлагын хүрээнд тийм ээ. Бас танаа баг дээр нэг юм хүүхдийн тоглоомын талбайг бас тогтчулчих гэсэн санаа. Тань дээр ирж чинь тийм. За. Наад чинь юм шүү. Нийтийн хэрэгцээнд зориулж ин тоглоомын талбай тогтчулах гэж хавал. За би өөрийнхөө удирдлагын сумын засаг даргаас зөвшөөрөл авах хэрэгтэй байдаг юм аа. Гүй яах вэ? Тэгээд та бас сумын засаг даргатайгаа ярилцаад эргээд бид нартай бас холбогдож болно шүү дээ. Хай. Та ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль гэж мэдэх үү? Дуулаагүй. За нэг тийм байгаад байдаг шүү. Энэ хараа. Энэ дээр ингэж бай. За нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17-гийн 4-т хандив санхүүгийн туслалцаа авсан албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага 2 жилийн хугацаанд хандивлагчтай холбоотой аливаа шийдвэр гаргахыг хориглоно. Хориглоно гэж заасан байна. Тэгэхээр танай байгууллагын дэмжлэг тусалцааг авах юм бол 2 жилийн хугацаанд шийдвэр гаргахгүй байх ийм хуулийн заалттай байгаад байгаа шүү. Тийм. За ямар ч байсан тэгвэл бас эргээд холбогдно үстэй тийм ээ. Тий. За баяртай. Та цүнх. Оо. За. Ашиг сонирхлын тухай хуулиа гэж. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 17 дугаар зүйл хандив авахтай холбогдсон хязгаарлалт. 17-гийн 1 албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, нийтийн хэрэгцээнд зориулан иргэн хуулийн этгээдээс бэлэг бусад санхүүгийн туслалцааг авах хүсхийг хориглоно. 17-гийн 2 албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, албан үүрэгтэй нь холбогдлоггүй 3 дахь этгээдээс үзүүлж байгаа нийтийн албаны хэрэгцээнд ажилтны сургалт, үйл ажиллагааны зохион байгуулалт, техникийн дэмжлэг зэрэг албан тушаалтныг ашиг сонирхлын зөрчилд оруулахгүй хандив бусад санхүүгийн тусалцааг энэ хуулийн 17-гийн 1-д заасан хязгаарлалтанд хамаарахгүй бол авч болно. 17-гийн 3 албан тушаалтан хандив санхүүгийн тусалцааг авахын өмнө өөрийн удирдлага эсвэл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байх. 17-гийн 4 энэ хуулийн 17-гийн 2-т заасан хандив санхүүгийн тусалцаа авсан албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага 2 жилийн хугацаанд хандивлагчтай холбоотой аливаа шийдвэр гаргахыг хориглоно. 17-гийн 5 албан тушаалтан дараах тохиолдолд биечлэн эсвэл бусад этгээдээр зуучлуулан хандив хүсэх, хандив цуглуулахад оролцох, хүлээн авахыг хориглоно. 17-гийн 5-ийн 1 хүнд өвчнийг эмчлэхэд шаардлагатайгаас бусад тохиолдолд өөртөө буюу өөртөө нь хамаарал бүхий этгээдийн хэрэгцээнд. 17-гийн 5-ийн 2 өөрөө болон өөртөө нь хамаарал бүхий этгээд нь ашиг хуваалцдаг иргэн болон хуулийн этгээдийн хэрэгцээнд. 17-гийн 5-ийн 3 өөртөө нь хамаарал бүхий этгээд нь удирдлага, хяналт, захиргааны албанд нь ажилдаг хуулийн этгээдийн хэрэгцээнд.